Хамгийн том нэвтрүүлэгт орж явах үедээ хууль зохицуулалт иргэний сайдын их хоёрын талаар бодос одоо хандив нэрээр 500 мянган ам долларыг авсан. За тийм учраас би энэ асуудлыг одоо авилгалтай тэмцэх газарт өгч шалгуулнаа гэж хэлсэн тийм ээ. Тэгээ өнөөдөр би бас үзэгчдтэй олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр авилгалтай тэмцэх газар дээр ирлээ. За авилгалтай тэмцэх газар дээр ирж байгаа надад нэг л зорилго байна. Тэрний үг гэхээр яг л энэ асуудлаар та бүхэн маань асуулт асуугаасай л гэж бодож энд ирж байгаа юм. Тэгэхгүй нөгөө бодиттой байдлыг бодит үннээс холдуулах гэдэг одоо нэг зүйл ярихлаар одоо илүү нэг тийм өөр агуулга руу хандуулах гэсэн ийм оролдлого бас их боллоо. Тийм учраас бодиттой зүйлийг бусад улс төрийн сэдвтэй холбоотой асуудал дээр ордонд оролцож хэдүүлээ ярилцъя. Зөвхөн энэ асуудалтай асуулт асуугаа гэж. За дээрээс намайг бас ярь дуусны дараа та бүхэн маань асуулт асуучвал үзэж байгаа хүмүүст илүү хялбар байх болов уу гэж бодож байна. За өнөөдөр би 894 хуудсын материалыг 4 бүлэгтээр бэлдэж авилгалтай талаар өгч байгаа. За нэгдүгээр бүлэг нь бол бодгийн ортогтой холбоотой асуудал. За хоёр дахь нь бол нүүрсний сонсголтой холбоотой материалууд. За гурав дахь нь бол их хоёрын авилгалтай холбоотой асуудал. За мөн одоо холбогдох гэрч болон за зарим нотлох баримтуудыг одоо энд авчирсан байж байгаа. За тэгээд дөрөвдүгээрт нь бол инквестэй холбоотой бусад авилгалын асуудал гэсэн. Ийм одоо дөрвөн бүлэг дээр хуваасан байгаа гэсэн. За тэгээд бүгдийг ярихлаар анхаарал хариуч учраас би зүгээр товч таймлаад тодорхой зүйлүүдийг яриад ингээд материалаа өгчээ. Тэгээд мэдээж материал өгчөөд араас нь хэвлэл мэдээл олон нийт анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За би ч өөрөө бас анхаарал хандуулнаа гэдгийг хэлье. За нүүрсний хулгай, нүүрсний сонсгол гэдэг зүйл хизээ эхэлсэн бэ? За та бүхэн санаж байгаа 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын валютын нөөц 2.7 тэрбум болсон. За ингээд бид нар ханшаа алдсан. Тухайн үед эдийн засгийн хөгжлийн сайд, Хүрлбаатар сайд болоод томилогдоод удаагүй байсан. За яагаад валютын нөөц багассан бэ гэдгийг бид нар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн засгийн газрын хуралдаан дээр 362 дугаар тогтоолыг одоо баталж олон нийтэд мэдээлэл одоо хийх энэ агуулгуудаар засгийн газрын хуралдаан дээр ярьсан. Та бүхэн энийг санаж байгаа болов уу гэж бодож байна. За шалтгаан юу вэ гэхээр ерөөсөө Эрдэнэт 5-7-оос ачигдж байгаа нүүрсний дийлэнх нь ерөөсөө бодийн офтек одоо гэрээтэй холбоотой ийм нүүрсийг гаргаад байна. Нэгэн өөрөлд нүүрсээ урдчил зарцсан. Нүүрс зарагдаад экспорт гайлын мэдэн дээр байгаад байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаад байна. За энэ асуудал одоо юунд байна гэдэг ийм асуудал үүссэн. За ингээд Хүрлбаатар сайд маань бүлгүүдэд мэдээлэл хийсэн, олон нийтэд мэдээлэл хийсэн, тийм ээ. За 5-7 дээр онц байдал тогтоосон. Ингээд зөндөө асуудлууд болсон. За ингээд засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд Bud International хувьцат компани төмөр зам барих одоо төсөв төртөг эхлээд 600 сая ам доллар байжгаад үе шаттай нэмэгдээд гүйцэтгэлийн дүн нь бол 1.3 тэрбум ам доллар төрсөн. 2 дахин нэмэгдсэн. За энэ шалтгаан за мөн үндэсний аюулгүй байдлын одоо зөвлөлөөр нууц гэрээ хийгээд за тэгээд тендер байхгүйгээр шууд гэрээ хийсэн энэ офтек гэрээтэй холбоотой үнийн ийм асуудлыг одоо төр хороо байгуулъя. Яг гэвэл бид нар өмнө нь хөгжлийн банкн дээр төр хороо байгуулад нэлээд амжилтанд хүрсэн. Тийм ээ, зээлүүд эргэж төлөгдөөд. За энэ ерөн зөв арга юм байна гэж үзсэн. За ингээд улсын их хурлын гишүүн Гамболд төр хороо байгуулад ахалсан. За ингээд Гамболд маань сүүлрүүгээ зүхтагаад олдгоо байсан. Манай Содбаатар Гамболд гэдэг нөхдүүд нүүрсний офтектэй буюу бодиттой холбоотой асуудлыг өөр зүйлд одоо анхаарлыг нь хандуулах ийм одоо орлогууд улаан цаа хийгч гэсэн. За ингээд миний би Б2 хоёрыг одоо энэ төрөөр алхахын зүйтэй гэж үзсэн. Надад хоёр үндслэл байсан Б2 хоёрыг дэмжих. За нэгдүгээрт бол хөгжлийн банкны одоо сонсголыг бол их сайн зохион байгуулсан. За дээрэс нь мань хүн өөрөө одоо бас энэ шудраг ясны тэмцэлд хувь нэмэр болёо. Сэлэм жад баймаар байна. Ил бамба баймаар байна гэдэг ийм одоо байр суурь олон удаа илэрхийлж ирсэн надад. Тэгээ миний хувьд үүнд нь итгээд за энэ одоо асуудлыг чиний хувьд ахлахын зүйтэй байна. За гол нь
Энэ бодиттой холбоотой асуудлуудыг чи гаргаж ирж тавьж нэгүгээр бол энэний цаана авилгалын асуудал байна уугүй гэдгийг илчилж чадах уу гэсэн. Манай чадна гэсэн. За ингээд улсын хурлын 63 дахь тал батлагдсан. Тэгээд нүүрсний сонсгол явж ирсэн. 9 өдрийн турш үргэлжилсэн. 9 өдрийн турш үргэлжилсэн. За харамсалтай нь ажиглал байсан. Бодиттой хоолоор шахаал сүртэй зүйл яриад байгаа мөртлөө өнөөдрийн энэ одоо баримттай холбоотой нэгч зүйлийг ярихгүйгээр за олон өөр зүйлүүд одоо ярьж байгаад ингээд бодгийн автокийн гэрээтэй холбоотой ямар ч асуудлыг улсын хурлын тогтоолд огт оруулахгүйгээр дурдахгүйгээр тэр ч бүвэл валютын нөөцтэй холбоотой засгийн газрын тогтоолыг ишлэхгүйгээр дууссан. Энэ одоо та бүхэнд баримтаа байна гэж байна. За энэ бол Бэнк 2 ихсэн цэгээсээ сонсголын дунд маш их хэмжээнд өөрчлөгдсөнийг баталж байна. За энэ улс төрийн шалтгаанд байв уу? За аль эсвэл хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг би инквайрээс тодруулж чадахгүй. За тэгэхэд Бэнк 2 бол надад бол улс төрийн шалгалт байгаагүй. Гэхдээ би дээд төрөө бодож байна. Ерхий сайдаа уучлаарай гэж хэлээд манай өрөөнд тав. За тэр цагаас хойш яг инквайр өтрийн дунд бол бас үйл ажиллагаа үүссэн. Ягаад гэвэл миний хувьд итгэхэ байсан. За ингээд дахиж би хувьд дотоод үеийн сайдаар сонгуулийн ард бол аваагүй. Энийг бол та бүхэн мэдж байгаа. За ингээд бас мань хүн сайд байхаар юм дуурдгүй, сайд биш болохоор нэг дуурдаг хүмүүсийн нэг байна. За ингээд өнөөдөр бас улс төрийн үйл явц томилгоо цаг хугацаагаар учир тайлагдж байна. Улсын хурлын гишүүн Бэнк 2-нд Bud International хувьцат компани захирах Баясгалангаас 2 хүний хамт дайлтчаад дөрүүлээ 500 мянган ам долларыг нэг удаа. За дээрээс нь 800 мянган ам долларыг дахин нэг удаа буюу нийт 1.3 сая ам долларыг бэлнээр авсан. Энэ асуудлуудыг надад одоо гэрчүүд за холбогдох бас баримттай хэлсэн. За энэ асуудлыг би гэрчүүдийнх нь одоо нэр болон мэдээлэлтэй өнөөдөр авилтаа тэмцэх газар ингээд болж байна. За дээрээс нь Бэнк 2 бол Bud Group-тэй буюу олонттой өмнө ч маш их тийм холбоотой байсан байна гэдэг ийм нотх баримтууд гарч ирсэн. За энийг бол би тухайн үед бас мэдэхгүй байсан. За энэ бол Дэмбэрэл Зэрэнгийн Мөнх Эрдэнэ засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс одоо миний хувьд бол ажиллаж гисэн. За очоод мань хүн Голомт банкнд хуулийн зөвлөхөөр ажиллаж исэн Мөнх Эрдэнэний хувьд. За Ламсрынгийн Отгон баяртай хамтарч за Солонго Мөнх Партнерс хувьцат компани болон Legal Link CPA хувьцат компаниар дамжуулан 5-7 төмөр зам буюу Bud International-ийн энэ одоо тийм ээ 1.3 тэрбум ам долларын хуулийн гэрээний хуулийн ахлах зөвлөхөөр мань хүн ажиллах Мөнх Эрдэнэ. За ингээд 5-7 төмөр зам хувьцат компани Bud International Group-ээс нийт үнийн дүнгээр 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. Одоо дэд сайд Мөнх Эрдэнэийг би яриад шүү дээ тийм ээ. Дэд сайд. За ингээд Мөнх Эрдэнэний хамгийн одоо ойрын найзнууд инквайр. За энэ бол томилгоогоор ингээд нотлогдож байгаа. Тэргүүн дэд замбанштарт Бэнк 2 тийм ээ одоо Мөнх Эрдэнэийг томилуулсан. За дараа нь хууль цуглаадыг одоо дэд сайдын албан тушаал гаргангууд авсан. За би улсын газрын хэрэглэх газар бас удаан ажилласан. Та бүхэн мэднэ. Нийтдээ одоо хэрэглэх газар ерхий сайдын одоо хугацааг тооцоод бас мэдээгүй хугацаа. Тийм учраас миний хувьд бас мэдээллүүдийг авчихсан. Мөнх Эрдэнэ гэдэг нөхөр очсон цагаас эхлээд ерөөсөө л энэ бодиттой холбоотой гэрээнүүдийг устгах. За Эрдэнэс таамаглалтай холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас бодиттой холбоотой ажиллаж исэн хэсгийг хасах. За мөн энэ Солонгийн Мөнх Партнерс гэдэг өөрийнхөө сити сургуулийн 104 тоотод байгаа одоо спотод дүрдэг байдаг. Энэ бүх хувьцаа эзэмшлээс татгалцсан. За энэ бол ингээд дэд сайд бас одоо тэргүүн дэд басныхын дараа болсон үйл явдал. Та бүхнийг ялтлаад харчихсан байдаг. Нэгүгээр л өөрөө энэ бодиттой холбоотой байгаа бүх нотлох баримтуудыг устгасан. За сүүл дэд сайд болоод тухайн үеийн буюу 2019-2021 оны замын цагтаа дээр байгаа камерын мэдээллүүдийг одоо устгах оролдлогыг хийж байгаа ийм мэдээллийг авч. Тийм учраас энэ нөхрийг бол яаралтай одоо төлөвлөсүүлж шалахгүй бол энэ нотлох баримтуудыг одоо устгах ийм зорилгыг өөрийнхөө одоо өнөөдөр байгаа албан тушаалыг уруулан ашиглаж хийж байна гэж. За ингээд Bud International хувьцат компани автыг гэрээ бид хэлсэн 600 сая ам доллар байжгаад 1.3 тэрбум ам доллар болон нэмэгдсэн. За ингээд анхны гэрээ байгуулагдаад анхны гэрээг болохоор одоо 5 төмөр замын тууцын дарга мэрэгэн гэж хүний шийдвэрээр одоо энэ анхны 110 сая ам доллар шилжиж байгаа.
сая ам доллар Эрдэнэс одоо 5 Эрдэнэс Монголоос 5 төмөр зам руу 5 төмөр замаас Body International руу шилжиж байгаа. За би дансныхын дугаарыг хэлье. 81 45 10 09 43 гэдэг 5 төмөр замын Голомт банкнд байрших данснаас Body International хувьцат компани Голомт банкнд байрших 81 54 10 09 35. За энэ сүүлийн данс бол устгагдсан. Гэхдээ энэ бол одоо зөвхөн мэдээлүүд дээр л ингээ үлдсэн байж байгаа. Энэ данс руу хийгээд ингээд валют арилжаа гэдэг нэртэй энэ гүйлгээ хийгдсэн. За энэ гүйлгээг оройд нь бэлнээр гаргаж аваад хуваагаад за зарим мөнгийг нь хүүхдийн парк дээр за зарим мөнгийг олон нийтийн саунд за би бизнесийн нэг хүнд нь халдахгүй гэдэг агуулгаар бас нэрийг хэлээд байна уу та. За мөн зочд буудлуудад за мөн төрийн хамгаалалттай төрийн тусгай хамгаалалттай объектуудад энэхүү одоо гэрээ байгуулахад оролцсон улс төрчдөд энэ 110 сая ам долларыг хувааж таасчихэндөө. За энийг тууцын дарга мэрэгэн мэдхийн дээр мэдж байгаа. За энэс цааш манд сэтгэл зүйн дарамтанд орсон. За энэ агуулгуудаараа бас одоо надтай уулзах юм хүсэлтүүд тухайн үед бол бас зөндөө бас тавьж исэн. Тэгэхээр мэрэгний үед бол одоо бас үнэ хэлэх цаг болсон. Яг л энэ өөрийн чинь гарын үсгтэй ийм одоо гүйлгээ байж байгаа. За энийг бас одоо ажилтны тэнцэх газар анхаарал тавихын төлөө болов гэж бодож байна. За гэхдээ энэ 110 сая ам доллараар бол тогтоогүй гэж үзэж байгаа. За би түрүү дурдсан. За энэс аюур сайхан мөшөөд сая доллар авсан гэж би хэлсэн тий. За энийг бол би ингээд өнөөдөр бас энэ нотлох баримтуудын хамт аюур сайхныг өгч байгаа. За дээрэс нь удахгүй ган уяг гарч ирж одоо бас нэг тийм янз бүрийн мэдээлэлүүд эдгээр бол баг би тоглоод орсон юм байна. Ягаад гэвэл хамгийн гол мэдээлэлтэй удаан жаргалыг гадагш нь гаргаад явуулсан. Тэгээд энэчнээс бол нэлээдгүй хэмжээний одоо сая доллараар тооцогдох хэмжээний ийм гүйлгээ хийгдэжээ гэж. За ингээд энэ схем нь үргэлжилж голомтын одоо энэхүү автыг нүүрс гасан тоон тутмаас тодорхой одоо мөнгөн дүн тохирч яг энэ схемээр одоо сүүлд ингэж үргэлжлүүлсэн байна. За энэ бол багада 80-аас 100 сая ам доллар одоо гасан баг магадaltaй. За тэр шалгалт нь явж гаад тийм ээ одоо валютын нөөцөнд нөлөөлөх үс хүртэл хэмжээнд зөвхөн бодийн нүүрсийг гаргах бусад нүүрсийг хоёрдугаар тавь гэдэг ийм шалгалт болж байсан. За энийг нэлээд өргөн далаад тагаар авилттай тэмцэх газар одоо шударгаар шалгана гэдэгт бол итгэлтэй байгаа. За ингээд энэ хоёр зүйл рүүгээ энэ асуудал нь ингээд үр дүнтэй болоод мөнх эрдэнэтэй хамт одоо томоохон компаниуд дээр бол нэг өөрөлд хуулийг манипуляц хийж сенсацаар дарж сенсац гаргаж тавиад ард нь хахуул авдаг ийм одоо үндсэндээ ийм найз нөхдийн одоо ийм хуульчдын ийм одоо бүлэглэл маягийн ийм зүйл байгуулсан. За тэрэн дотор мөнх эрдэнэ за энэ Отгон баяр гэж нөхөр байгаа. За мөн Ороно майнингтай хийх хэлцээрд ч одоо энэ хуульчд бол авалцсан байна. 300 орчим сая төгрөгийн одоо гэрээ хийсэн. Одоо та бүхэн судлаад үзээрэй би материалуудыг асуусан байж байгаа. За энэ үл юу вэ гэхээр Оронотой холбоотой асуудал хэрвээ энэ компанийг одоо дэмжихгүй бол акт нэ. Тийм унаан акт. За энэ зүйлийг бол одоо нэр бүхэн улс төрчдөд хэлсэн байгаа. Тэр хүмүүс гэрчийн мэдүүлэг өгнө гэдэг хэлтэй байна. За дээрээс нь их хоёрын хувьд тусгай хяналтын хорооны даргын ажлыг одоо давхар ирээд байгаа. Уг нь одоо хууль тогтоолын сайд тэгээд бүх одоо хууль хяналтын байгууллагуудын дотоод төсөв буюу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дотоод нууцтай холбоотой төсвийг мэддэг дэд хорог давхар хариуцаад яваад авах бол уг нь хуулиар хориотой. Гэхдээ энэ хоёрт бол хууль гэж одоо байхгүй бас зөвхөн артал гэдэг зүйл байна. Тийм учраас хуучин нисдэг тэрэг буюу одоо би бас мэдээлэлтэй өмнө пост би хийсэн та бүхэн ажигласан баг. 10 дангийн болд гэж нөхрөөс одоо энэ олон мэдээлэлтэй холбоотой лоббины төлөөс гэж үзэх юм уу? 10 дангийн болд гэж одоо нөхөртэй холбоотой хуучин нисдэг тэргийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга одоо бямж жаргал тэргүүтээ нөхдүүдтэй Б2 тохиролцож шинээр баримт бүрдүүлээд худалдаж авсан. За энийг та бүхэн ингээд хөөгд үтчүүл аянда орж ирэн тийм ээ. Хэдэн онд гайлд орж ирсэн байна. Шин байх нь үгүй юу? Ямар үнэтэй байв? За тэгээд дундаас нь хэдэн төгрөг унгаа гэдэг. За энэ бол бас их ноцтой асуудал.
За дээрээс нь цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг мань хүн Нямжуу гэж бүрүүлж үзсэн. За Нямжуу маань одоо уяач манай Содотор даргын хамгийн ойрын найз тийм ээ. За ингээд 5 орчим тэрбум төгрөгийг аваад за ингээд одоо энэ тараалт бас хийгдсэн юм одоо баримт би энийг би одоо хавсгаж байгаа. За ингээд автомашин орон сууц. За орон сууц энэ нүүрсний мөнгө хайцсан бай гэдэг одоо ирэлт явж байна. Энд чинь 100 орчим сая доллар, 200 сая доллар гэдэг бол маш их хэмжээний мөнгө. За энэ их мөнгө бол юу вэ гэхээр орон сууц гсэн байгаа юм. Тэгээд энэ бол одоо артдын аманд байна. Тэгээд энэ артдын аманд баригдаж байгаа одоо манай нөлөө бүхий одоо улс төрчдийн эзэмшиж байгаа энэ хувь эзэмшил донд бас банк хоёр байна. За мэдээж нэрээрээ байхгүй тийм ээ нэрээрээ байхгүй. Гэхдээ одоо энэ асуудал за мөн одоо Land Cruiser 300 маркийн автомашины одоо энэ асуудлуудаас одоо авч хөрмөр за энэ бол ингэж ажиллах. Ийм асуудлуудыг ингээд дүүн бүлэгтэйгээр өнөөдөр миний би эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заасан эрх мэдэл албан тушаал уруулан ашиглах 22-ын 4-р зүйл заасан нийтийн албан тушаалтан хахуул авах гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг мэдсэн янз бүрийн тэгэхээр яг энэтэй холбоотой 3-аас 4 асуултанд хариулт аваад би орё. За баярлалаа. Би хоёрыг авсан гэдэг нь тогтоос өгөх. Шүүр нотлох баримт байгаа юу? За байгаа яг гэвэл 4 хүн байсан 2 хүн гэрчилж байгаа аль аль гэрчүүлсэн би холбогдсон. За миний хувьд одоо гэрчийн мэдүүлэг өгнө. За шалтгаантаа бас бичлэгүүд байгаа. За тэр бичлэгүүдийг авилтаа тэнцэх газар асуудал дээр зунжаага шалгалаа. Нэг ч нотлох баримт байхгүй. За дахиад хэлэхэд энэ сэдвийг одоо бодос бити холбол. Би энэ талаар ордонд уулзаад тайлбарлая. Тийм учраас бодиттой холбоотой асуудал дээр фокуслая. Тийм учраас би өнөөдөр ордноос гадна ирж байж байна. Энэ баримтууд бас хаагүй харилцаанд орсон шүү. Нүүрсний жагсаал дээр хүртэл би энэ асуудлыг бас одоо шаардж ирсэн. За харамсалтай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо тэр зөвлөмж буюу 050 5 зөвлөмжийг их гаргаагүй. За дээрэс нь тухайн үед яг энэ одоо дансаар 110 сая доллар орсон. За Б инх хоёр 500-800 мянгаар бодос мөнгө авсан гэдгийг бол өнөөдөр би мэдээгүй. Энэ ингээд улс төрийн үйл явдал чинь бас ингээд томилгоо өрнө гэдэг олон зүйлээр бас тайлагддаг юм байна. Нэг талаа бас би их талархалтай байгаа. Яг гэвэл өөрөө очих тайлагдаж байгаа томилгоогоор. Жишээлбэл мөнгө хөрдөн гэж залууг тэргүүн дээр дараг дээр томилогдох хүртэл би таньдаг байсан. Нэг залуучууд явж л байдаг байсан. Би одоо энэ тэнцгүй гэдэг. Гэтэл энэ мөнгө хөрдөн гэж залууд одоо манай зам тээврийн яамны тухайн гэрээ гэсэн хамгийн их дарамтлж байсан. 5-7 компани дээр бүр очиж сахиад суужгаад энэ бүх зүйлүүдийг одоо хамгийн их зохион байгуулсан гол гардын зохион байгуулагчид өөрөө манай Б-ийн хамгийн дотны хамтран төтгөж байсныг би одоо л энэ холбооч баримтуудаар нотолж байгаа. Тийм учраас одоо өөрөө их гөлөг төөрүүлнэ гэж ярьдаг. Мань хүн бол гөлөг төөрүүлж буюу хууль манлайлал хийх замаар өөртөө одоо давуу байдал олгож авдаг юм арга хэмжээний залтай улс төрч байна гэж миний хувьд бол дүгнж байгаа. За тэгээд худал хурдан зүн гүцэгдэнэ. За их баярлалаа.